Заяаныхаа нийжил дуудах шулмын зан үйл. Тэргэл сартай шөнө хийвэл илүү үр дүнтэй байдаг. 3 шөнө дараалж хийгээрэй. Улаан альмаа голоор нь хуваагаад хүч углан шидийг илүү эрчимжүүлж өгөх хэрэгтэй. За бид нар түүний дараа баг зэргийн элсэн сахар, нунтаг синамон, сарнаан дэлбээ орно. Эдгээр ургамал орцны найрлууд нь үнэн хайрыг дуутахад бэлгэшээдэг бас хүч нэмж өгдөг гайхалтай ургамлууд байгаа юм аа. За бид нар дараа нь юу хэрэгтэй вэ гэхээр нэг ширхэг улаанлаа, лаврын навч хэрэг болох нь байна. Улаан лан дээр өөрийнх нь нэрээ бичээд лаврын навчин дээр ирээдүйд учрахыг хүсэж байгаа заяаныхаа ямар царайдтай ямар хүн байх талаар төсөөлж бичээрэй. За ингэсний дараагаар лаан дээрээ лаврын навчаа уйж баглаад лаагаа дуустал нь хажууд нь байж өөртөө манифест хийгээрэй. Хайртайгаа хэрхэн яаж учирч байгаа талаар бодож төсөөлөөрэй. Альмаа сойрол шаардлагагүй лаврын навчаа солиод 3 шөнө энэ зан үйлийг хийж болно. Сөрөг бодол битгий автаарай. Эерэг байж итгэл үнэмшилтэйгээр хийгээрэй.